бясалгал бол дотгошоогоо өөрлөгөл ирж байгаа дасгал юм л да. Дадал юм л да. Тэгэхээр тэрийг хийж явах үедээ хүн яг өөртөө л байж байгаа. Өөр ямар нэгэн тишээ одоо тий яг бодол орж ирнэ. Оюун санаа ажиллана. Яг гинтгэл бясалгал хийгээл хов осон болол бодлого болол оюун санаа нь ингээл одоо тий тайвшрал амглан болдог тийм хүн байхгүй. Тэгэхээр хүмүүс ингэж ярьдаг. Би бясалгал хийсэн чи ерөөсөө ингээд төвлөрөхгүй байлээ. Ерөөсөө юм бодол орж ирээд болохгүй байлаа гэд. Тэгэхээр ямар нэгэн шин зүйлийг сурахад заавал ч хугацаа ордог үстэй тийм ээ. Тэгэхээр ерөөсөө ойлголцол гэдэг бол эхлээд та өөр лүгээ ирж иж өөрийнхөө юу хүсэж байгаа гэдгийг нэг жоохон ч ихсэн ойлгож иж багхан ч ихсэн гадралж иж тэгэхэд юуны төлөө зорьсон юм бэ? Тэгээ одоо хийгээд байгаа ажил чинь юунд зориулагдсан? Эцэст нь юунд хүрэх юм? Одоо өөрийгөө хаана хүрсэн байхаар хараад байгаа. Энэ болгон ч л нөгөө ойлголцол. Энийг л ойлгохгүй байх юм бол тэгэл нөгөө одоо тэгээ нэг сайхан хүнтэй суусан ч нөгөө дараагийнхаараа солигдол. Нөгөө дараагийнхаа солигдсон ч нөгөө дараагийнх нь. Тэгэхээр өөрийгөө ойлгож мэдэрсэн цагт бол мэдэрсэн цаг гэдэг чинь юу юм л да одоо бас нэг за би энийг хариулт нь гаргачлаа гэдэг тооны хичээл шиг биш юм. Харин. Эн чинь бол ингээд алхам алхамаар алгуур урагшилдаг. Дадлаар өөрлөгөө артчихдаг. Өөрлөгөө артна гэдэг чинь нэг өсөндөө одоо физик биеийн төвшний юм яриаг. Махан биений физик биеийн төвшин оюун санааны төвшөнд юм ярихт бол бид нар саяны шиг те ойлгочлаа. Хариг нь гаргачлаа гэдэг. Бид нар болохоор сүнслэгийн дотоод сэтгэлийн тэр харагдахгүй байгаа мөртлөөсөө асар их хүчийг бид нарыг бүр ингээд зориулдаг, явуулдаг тэр их хүч, тэр их одоо потенциал энергийг л бид хэлээд байгаа юм л да. Тий. Тэгэхээр тэр потенциал энергийг нээж иж багаар одоо ахиулж иж өөрийгөө ойлгож авт юм. Тий. Тэрийг бол дасгал бясалгалаар олж авдаг учраас тэр хүмүүс нь гэгэрд юм байна л да. Гэгэрнэ гэдээ ярьдаг тийм ээ. Тэгэхээр гэгэрнэ гэдэг бол одоо яг өөрийнхөө тодорхой хэмжээгээр уургүй болж байгаа л эн чинь гэгэрл шүү дээ. Тийм. Өвчнөө намдаачиж байгаа л эн чинь гэгэрл. Би өөрийгөө ойлгож байна. Ерөнхийдөө бол би яг гадралаад байна гэдэг нь бол гэгэрл юм бас нэг тий. Нэг хэсэг одоо эхлэлээс нь бол амсаад авч ийн гэсэн үг тий. Би яг өөрийгөө ойлгож байна. Би ерөөсөө л энэ бол миний ажил биш юм байна. Би яг энэ биш энэний дараагийн тэр хүсэж байгаа юм маань бол яг тэр юм байна гэж байгаа үед бол энэ чинь нэрээ би шүү дээ. Яг л энэний төлөө би иржээ гэж. За юм учраас л ойлголцол гэдэг сэдв бол нэлээд одоо гүнзгий тэгээд хүмүүс би энийг ойлгох байх нь аргагүй тийм ээ. Өөрийнхөө өөрийгөө ойлгохгүй байгаа хүмүүс эргээд бас өөр хин нэг ойлгох гэдэг хэцүү юм байна л. Тэгэхээр өөрөө гэдэг чинь хаана байгаа? Харин тийм. Өөрөө гэдэг чи одоо хаа дотор байгаа. Яг үнэ. Уг нь бол тийм ээ. Яг энд оршиж байна. Энд оршиж байна. Бид нар энд хилцсэн шүү дээ монголчууд чинь дотор хүнээсээ дотор хүнтэйгээ яар тэ одоо өнгөлцгийг битээ хаалчих гад байна. Түүхтэй битээ зочоогоод байна гэдэг чинь нэг энэ хавийг л хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Зүрх сэтгэлтэй хүн бай. Үнэнч бай, сэтгэл зүрхнээсээ юм хий гэдэг чинь нэг өөрийнх нь тухайл яриад байгаа байхгүй юу? Чи юм чанарлаг бай. Тэгээ илүү их тийм чанарлаг байвал чамд ингээд амьдралд чи хэрэгтэй юм аа. Цаашаага хой заяанд чинь маш их тулгуур төшөг болох юм аа гэдэг хэлээд байгаа юм л да. Тийм. Гэтэл нөгөө өөрөө гэдэг чи энд оршод байна. Тэгээ бид энд ирэхэд бол яах юм? За өөрийгөө сонс гэлээ тэгдэг те бид нар. За сонсож чаддаг хүн байдیں۔ Өөртөө яардаг, өөрийгөө сонсдог. Чадахгүйнууд нь яах юм? Чадахгүйнууд нь яах вэ гэхээр нүдэн ханаад нэг ертөнцөөс өөрийгөө таслаад тэгээ нүдэн анжаас нь тасалж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд өөрийнхөө дотоод одоо мөн чанар зүрхний одоо эрчим тэмээд алгон дээрээ өөрийгөө тохируул тааруулаад ингээд инженер амьсгалаа тасгалыг хийхийг л одоо бясалгал гэж нэрлэдэг юм л та. Тий. Тэгээд яг бясалгал гэдэг нэртэй л болохоос уг нь бол өөрийгөө ойлгох ухаан, өөрийгөө нээх ухаан, өөрийгөө таних ухаан, өөрийнхөө дотор байгаа тэр хамгийн гоё тийм ээ, хамгийн сайхан мөн чанаруудыг нээх ухааныг л бясалгал гэдэг л дээ. Энергийн цэцлэмжлэгийн таны сэтгэл санаа, оюун санаа, физик бие сүнслэг түвшнийг тэнцвэржүүлэн хамгаахад тусалдаг энерги дүүргэж эрүүл сарвал эрч хүчтэй амьдрцгаая.